Сайн байцгаана уу? Сайн байна уу? Бөрөө. Маргад яач гисэн юм бэ? Мэдгүй. Марцын хардаа. Дугаа агараа. Хичээл дээр өмөлхгүй шүү. Өөрөө бас хідэн хоног байдаг вэ? Жилдээ Тэ. мэдгүй шүү. Доошоо суу. Бөрөө. Энэ маргад өнөөдөр хэн болж вэ? Харин тийм ээ. Шал өөр болоод ах юм. Чимээгүй агараа хичээл дээр өмөлхгүй шүү. Тэгэхээр өнөөдөр намайг багшаа гээрээ. Өөрөө босоорой. Жилд хідэн хоног байдаг вэ? Мэдгүй. Доошоо суу. Мөрөө. Жилд хідэн хоног байдаг вэ? Би ч гэсэн мэдгүй. Тэгвэл нэг сард хідэн хоног байдаг вэ? Бид хоёр мэдгүй штэ. Өөрөө юм да. Бөрөө. Энэ тоглоог юм шиг байна. Чимээгүй. Чихнээсээ яриад байна. Чимээгүй. Суу. Дэвтэр намаа гаргацгаагаарай. Дэвтэр байхгүй штэ. Бид хоёрт тийм юм байхгүй штэ. Маргадаа. Та 7 хоногийн гарыг нэрлээ. Чи мэдгүй мөрөө. Баска. Юу л бөрөө? Баска вэ? Болдоо. Үгүй. Тэгвэл нь штэ. Би санчлаа. 1 дахь, 2 дахь, 3 дахь, 4 дахь, 5 дахь, 6 дахь, 7 дахь. Гэтэ маяглаараа бөөрөө. Бороо байна. Тэгвэл нэг цагт хэдэн минут байдаг вэ? Цагаа. 1 цаг. Бороо байна. Бороо бас. Нэг цагт хэдэн минут байдаг бэ? 3. Үгүй. Суу. Бороо бас. Нэг минутанд хэдэн секунд байдаг вэ? Секунд гэж бас юу юм болоо? Гэхдээ 2. Бороо байна. Суу. Гэхдээ Маргадаа чи намайг зөндөө айлгаад байна. Суу. Өнөөдрөөс эхлэж бид хоёрт багш болж байгаа болохоор бороо бас. Чи яхан юм чи мэдгүй л үү дээ. 1 минутанд хэдэн секунд байдаг бэ? За. 8. Үгүй. Суу. Тэгвэл мөр баста 1 секундэд хэдэн дойл байдаг вэ? Дойл гинэ. Би мэдгүй байна. 3. Бороо байна. Суу. За, Маргадаа. Наадах чи ёстой мэдгүй байна. Үнэнгээ хэлье. Бид хоёр юу ч мэдгүй. Харин тий. Бид хоёрт ингэжснаас тэгвэл заагаад өгчөөч дээ. Тэгвэл ядаж 1 хоногт хэдэн цаг байдгийг мэдгүй. Мэдгүй. Тэгвэл би та хоёрт нэрлэж өгье. Эхнээс нь зөв хариултыг. 1 цагт 60 минут. За, багшаа. 1 минутанд 60 секунд. За, багшаа. 1 секундэд 60 дойл. За, багшаа. Харин жилд 365 хоног. За, багшаа. Ойлголоо, багшаа. 1 сард 28-аас 31 хоног. За, багшаа. Би тэгвэл та хоёр цаг зааж өгье. Та хоёр сайн харъя шүү. За. Бас томоотой суугаарай. 1 жилд 365 хоног байдаг. Харин жилд 12 сар байдаг бол 1 сар нь 28-аас 31 хоногтой байдаг. 1 сард 4-7 хоног байдаг бол 1 өдөр 24 цаг байдаг.
1 цагт 60 минут байдаг бол 1 минутанд 60 секунд байдаг. Долоо багшаа. Тэгсэн багшаа. Тоор яагаад юм үзэж яхад биентэйгээ шимнэлцээд байсан? Живнээгүү. Энэ бөөрөөл жоохон юм ярих гад. Чи битээ удлаа яриач. Чи өөрөө намайг өөрөө Чивээгөө. Тоор хоёулаа буруутай шүү. Тэгвэл өнөөдөр бас дуу сурнаа. Хөөхтөө. Хөгжмийн хичээл орно өнөөдөр. За тэгвэл хөгжмийнхаа хичээлийг сонсцгоё. Бөөрөө мөрөө хүүхдийн нэвтрүүлгийн дуу сурцгай болон маань эхэлж байна. Өнөөдрийн заах дуу бол Багчуудын ордон гэдэг дуу байгаа. Энэ дууны шүлгийг нь Эс Соронзон бол аяыг нь Эс Батболд хийсэн байдаг юм байна. За эхний бадаг нь Баялаг Эрдмийн сангаас хүртээд Баялаг Эрдмийн сангаас хүртээд Бахтан авьяас эндээс олдог. Бахтан авьяас эндээс олдог. Баяр хөөрөөр дандаа бэлгсэн. Баяр хөөрөөр дандаа бэлгсэн. Багчууд бидний хайртай ордон. Багчууд бидний хайртай ордон. Найзуудаа ирээрээ. Найзуудаа ирээрээ. Наран гисэн ордондоо зочлоорой. Наран гисэн ордондоо зочлоорой. Хүүхдүүдээ ирээрээ. Хүүхдүүдээ ирээрээ. Хүсэл татсан мэрэгчлээ сонгоорой. Хүсэл татсан мэрэгчлээ сонгоорой. Одоо хоёрдугаар бадаг нь Хүүхдүүдээ Мэлмий баясам энэ ордонгоос мэдлэг оюуны үр туяарч мэрэгжил бүхэн олгож байдаг. Миний хайртай бидний ордон. За одоо дахилтна. Найзуудаа ирээрээ. Наран гисэн ордондоо зочлоорой. Хүүхдүүдээ ирээрээ. Хүсэл татсан мэрэгчлээ сонгоорой.
Одоо бүгдээ эхнээс нь дуудлага бэлэн үү? Бэлэн. Үгээс сурцсан уу? Баярыг ирдээ сангаас сүртэй. Бахтан мавьясиндээ соолдог. Баяр хүрээ дандаа бэлгсэн. Багчууд бидний хайртай одоо. Найзуудаа ирээрээ. Наргисан орноо зарчлаарэ. Хүүхдүүдээ ирээрээ. Хүсэл тайсан мэрэгчлээ сонгоорой. За одоо хоёрдугаар баг нь Мэлми баясан мэн орноос. Мэдлэг оюуны үр туяач. Мэрэгжил бүхэн онгож байдаг. Миний хайртай бидний одоо. Найзуудаа ирээрээ. Наргисан орноо зарчлаарэ. Хүүхдүүдээ ирээрээ. Хүсэл татсан мэрэгчлээ сонгоорой. Энэ дундаа нөгөө нэг хүсэл татсан мэрэгчлээ сонгоорой гэх нэг мөр байгаа шүү дээ. Ер нь мэрэгжил гэж юу вэ? Та нар Мэргэжил гэдэг том болоод ингээ ямар ажил гэсэн. том болоод хийх ажил гэсэн үг биш үү? Тэгэхгүй мөнгө олохгүй. Ямар мэрэгчлээ олох хүсдэг вэ ер нь? Би ийм болох хүсдэг. За Индра. Би машин байдаг хүн. Машин барьдаг хүн жолооч гэсэн үг үү? Машин барих юу нь гоё? Машин бариад би автогийн хамтын гутаа машин барьсан. Тэгсэн чинь гоё санагдсан уу? Инх мөнгө ямар мэрэгчлээ болох вэ? Шүдний эмчээ. Шүдний эмч нэрээ гоё мэрэгчлээ. Хүмүүс шүдийг эмчлээ. Тэгээс мөнгө олох гэж боддог юм. Асуу. Аа. За баясуу. Би тайдаа сайхан. Цагдаа болохыг уу? Цагдаач бас гоё мэрэгчлээ. Би юу яагаад эмчийн мэргэжил сонгосон бэ гэхээр ингээ хүмүүсийг ангаж эмчлэх гэдэг нь амар гоё санагдсан учраас би эмч гэдэг мэргэжлийг сонгосон. За бүгдээрээ тэгвэл ирээдүйд их орондоо ирэхдээ сайн мэрэгчлэн болно шүү заяа. За. Хоёроо дуугаа сайн сураад гэрийн даалгаварт дуугаа сайн сурна шүү. За юу. За багшаа. Би шалгана шүү. За багш нь явлаа.
Баяртай агшаа. Баяртай. Ой. Мөрөө. Сая маргад шал өөргөн болцсон те. Харин тий чи асуух байсан юм шүү. Яах юм бэ яах юм? Өнөөдөр жоох хууртай ах шиг байна. Тэг би жоох айцлаа. Өмнөх шигэла биш вэ те. Харин тий. Яа. Би бүр сая сандарлаа шүү. За сонсчгоодын хоёлаг орж ирээд л би та хоёрын өнөөдөр багш гэдэл уурлах бах та тий. Дахиад янз юм асуугаад унах юм болов. За хоёлаа тэгвэл гэлц явъя. Хацууд юмаа бэлдээ. Харин тгий. Тэгвэл бол одоо гэрийн хандлагыг сайн ихгүй бол маргад агш уурлаа штэ тий. Харин тийм ээ. За явъя. Хүүхдүүдээ би танаас дээр үед болсон явдлыг ярьж өгье. Нэг томоос том дахиа зааны дэгэд очиж чангаа гоогч гинэ. Гэхэд зангаагч "Гүй чи чинь юу гэж гоогчод байгаа юм бэ? Аа" гэж асуугаад дахиад хөлөөрөө хогмолдог үлтэй тонсноо дахиад гэж хашгирчээ. Заан түүнийг харчаад Энкичи бид хоёрын хинэн нэг хийддэг болж байна да. Гэж асуугаад така. Би мэдээж би л хийддэг байлгах уу гэж хэлжигэн. Тэгээд тэр хоёр маргалдаж эцэст нь хин нэг хийдгээ шийтгэр болжээ. Зан идэж цадаад унтаад өгч сэрэ тастал дахиад хөлөөрөө хог малтан үлтэй тоостой дахиад гэж хашгирчээ. Зан дахиад идэж цадаад унтаад өгч ойроохон тийчэр сэрэ тастал нөгөө муу дахиад юм л ядсан янзгүй үтэйгээ тонсоол явж гин. Зан би ми ховдөг хамгаалтан хараагүй гэхэд дахиад маргаанд ялагчийн дүр үзүүлмээр санагдаж амтан болгон намайг хараг гэж бодоод зааны зоонд үсэж гараад хитсэн тошоод авчээ. Зан буугаач арийн ховдөг хамгаалт саяны эс будаан тасаадаг намайг гэж юм шигтэй буугаач гэж дахиад сэгсэж хайчаад ойргүй humгүй зүгтжээ. Харин дахиад зааны яраас би чамаас хүчтэй шүү гэж хэлжээ. Ийм л явдал болсон юм да. Үрдийн цагт нэгэн хэрэг нуурын дээгүүр нисэн явжээ. Гуак гэж явж байтал замд нэг хавч таалтчихгэн. Хэрэг түүний хасан даруудад хав гэд шүүрээд ав. Хавч байл хэцүүдийн мэдэнгүүтээ гэд нэг санаалж хэрэг магтан гарлаа. Хүүшээ хэрэг гүчүүч ямар гоё нүдтэй юм бэ? Гэж хэлэхэд нь хэрэг гэж хэлэхэд нь хавч хүүшээ хэрэг гүчий чинь юу сайхан үцэдтэй юм бэ? Гэхэд нь хэрэг Гэхдээ ахаад л хавч хэлж гин. Хүү хэрэг чи ийм гоё нүдтэй, ийм гоё үцэдтэй юм чинь хамаг шууд хатан хаан болох хэрэгтэй юм шүү гэж хэлтэл хэрэг. Гуак нэрэ тгий байд. Гуак гэж хэлэхдээ амандаа зас авчаа ус руу унгач. Хавч ус руу унагцаа. Хөөе хэрэг ангиасандаа ямар энэ гэд ус руу шуман адлаа. Хэрэг ангиасан цагаасаа болж юу ч үгүй хаасан хатарчээ.